За сайн уу манайхаа. Өнөөдөр та хэдийн баг бүгдийнх нь нэлээд сайн мэдих Resident Evil тоглоом дээр сэдвлэн хийсэн 2002 онд гарсан Resident Evil киноны 1-р ангийн ярина. За тэгээд 2002 онд гарч исэн кино болохоор зарим зомби, мангасуудынх нь график энтер жоох мяа харагдах бах шүү. Нэг бити тоогоорой. За одоо харин кино руугаа орцгоё. Кино маань нэгэн офисын өдөр тутмын ажлын өдөр гарч байгаагаар эхэлнэ. Хүмүүс кофе уугаал, бичиг заасаа барьсан тусын ажлаа хийгээстэй. Гэтэл дүрсэлэгдэн нэг тийм лаборатори дотор битүү хамгаалтын хувц сэргэл өмссөн хүн маш аюултай бололтой нэг бодис шиг зүйлтэй их л болгоомжтой харьцаж байгаа нь харагдана. Энэ цэнхэр бодис шиг зүйл нь яг үүндээ вирус юм байна л да. Тэр дундаа T-вирус буюу хүний энергийг асар ихээр нэмэгдүүлж өвдөлт мэдрэхгүй болгодог. Ер нь бол дайнд оролцох зэргүүдэд ашиглахаар бэлдэж байгаа юмсанжээ. Энэ компаниг Umbrella Corporation гэх ба энэ тэнд асар их хандив үргэж нийгмийн хариуцлага ухамсарласан асар том эм үйлдвэрлэгч компани гэдгээр нь хүмүүс сайн мэдэгч энэ компани яг үүндээ газар доор асар том байгууламж байгуулан тэндээ олон улсын хуулиар хоригдсон биологийн зэвсгүүд үйлдвэрлэж тэдгээрийгээ зарж асар их мөнгө олдог компани болж таарна. Өнгөн дээрээ эмийн компани гэж явдаг боловч террористууд энэ тентхийн улсуудад вирус биозэвсэг зардаг онцгүй гарууд байна. Тэгсэн эдний лабораторид ажилладаг бололтой нэг нөхөр ногоон бодисыг өөртөө авах бөгөөд энэ тэр цэнхэр T-вирусээр халдварласан үед ашиглах ерөндөг юм байна л да. Ингээд энэ нөхөр энэ ерөндөгийг авсныхаа дараа яг лабораторийн хаалгаар гарахынхаа өмнө T-вирусыг газар таглаа хийснээр T-вирус агаарт ууршин энэ газар доорх лабораторийн аюулгүй байдлын автомат системүүд ажиллаж эхэлдэг. Энэ газар доорх лаборатори өндөр нууцлалд байдаг болохоор аюулгүй системүүд нь бүгд л вирус лабораторид игдсэн тохиолдолд вирусыг дэгдээхгүй тулд бүх гарцуудыг түгждэг ухаалаг системтэй байна л да. T-вирус агааржуулах системээр дамжин газар доорх лабораторийн өнцөг болон бүрдэгдлээ. Тэнд ажилладаг нөхдүүд одоохондоо юу болсныг мэдгүй инээж ханаасан шигээл мөрөөрөө ажиллаа эцгэж илаа. Харин лабораторид ашигладаг нохоонууд мэдсэн бололтой бүгд л зэрэг хуцалдаад эхэллээ шүү. Нөгөө ерөндөг булгаас нь нөхөрч humгүй тэндээс яаран гүйжилаа. Ингээд хаасаагүй бүх өрөөнүүдийн хаалга автоматар түгжигдэх ба лаборатори дотор ус цацраад эхэлдэг. Лифтчээс зогсох ба лифтэнд байсан нөхдүүд юу болоод байгааг ихээр гайхацгааж нэг бүсгүй лифтийн хаалгыг хөшиж онгоолгоод гарах гэж оролдож байхад нь лифт нь гинт ажиллаад бүсгүйн толгой тас. Нөгөө офст байсан хүмүүс рүү хий дэгдээ орж ирснээр тэнд байсан хүмүүс жалгаагүй бүгд л ухаан алдаад өгнө. Дүрсэлэгдэн киноны маань гол дүр болох Алис нэг тансаг том байрны шүршүүрийн өрөөнд хэвтэж байгаад гэнэт сэрнэ. Даанч сэрээд өөрийнхөө тухай юу санахгүй байх бөгөөд юу болоод байгааг их л гайхажила. Тэр хавийн өрөөнүүдээр яваа үстэл шкафын дотор нь 9 жорийн боо үржээ. Бас яг хажууханд нь Алис нөхөртөөгөө ахуулсан хормын зураг байна. Нөхрийнхөө зургийг хараад толгойд нь юу ч орж ирэхгүй. Тэгсэн гинтэл нэг залуу гарч ирснээр Алист туслахаар ирлээ гэж хэлдэг. Алис юу болоод байгааг асуух завдалгүй цонхоор SWAT-ийн юм аашийн баахан хар уцамсан дуулага буутаа нөхдүүд ороод ирнэ. Хувцсан дээрх логог нь харахад Umbrella гэх байна. Тэгсэн тэдний нэг Алисаас юу болсныг илтэг энтергээд нэрийг нь мэдхээс гадна илтэг гэж байгаагаас нь харахад Алис эдний нэг бололтой. Тэгсэн тэдний ахлагч нь гэдэг нэг залуу хэлж байна. Лаборатори өөрийгөө хамгаалах системээ идэвхжүүлснээс болоод газ тэгдээсэн. Энэ газыг амьсгалахаар хэсэгтээ ой сонинжаа алдтیں۔ Бас чи одоохондоо юу ч санахгүй байгаа ч удахгүй сана. Чи бол бидний нэг. Бүгдээрээ лабораторид юу болсон тухай олж мэдээд Umbrella-д илтгэх үүрэгтэй гэж Алис хэлэхэд Алис ч тэдэнтэй хамт явахыг зөвшөөрнө. Харин энэ нөхрийг мэдхгүй алгаа. Шалгаа үзтэл цагдаагийн өмнөх гараад ирдэг. Чи ямар зорилгоор энэ дугаан гэж асуухч үннээ хэлэхгүй байсан болохоор ямар тач хамт авч явахаар болно. Umbrella-гийн нууц лабораторийг үүр гэж нэрлэдэг ба яг л зөвгийн үр шиг бүтцтэй учраас ингэж нэрлэдэг гинэ. Гэхдээ энэ үүр рүү орох хаалга нь энэ байшингийн доор байрлалт юм байна. Ингээд манихд үүр рүү явахаар доош буулаа. Тэгсэн тэнд бүр үүр рүү явахд зориулсан автомат галт тэрэг bay шүү. Манай хэд тэнд суун галт тэргийг ажилуулан явж байх үеэр галт тэрэгний нэг хаалганаас манай Алистай хурмын зураг авахулсан байсан нөхөр нь гараад ирнэ. Тэгсэн Алист энэ залуутай хурмаа хийж байсан үеийнх нь бүдэг бадаг дүрс орж ирнэ. Ахлагчаас энэ гэрэлтийнхаа талаар ямар нэгэн зүйл мэдих хэсгийг нь асуухад тэр хэлнэ. Та хоёр бол Umbrella-гийн үүрийг хамгаалахаар саяны байшинд хамгаалагч идэг байсан хүмүүс ээ. Тэгвэл та хоёр жинхнээсээ бол гэрлээгүй. Зүгээр л хамтран ажиллагсд гэж хэлж болно. Үргэлжлүүлэн лабораторид яг юу болсныг мэдэх малга. Гэхдээ лабораторийн улаан хатан гэж нэрлэгддэг хиймэл оюун ухаан лабораторид хортгийг шахаад тэнд байсан бүх ажилчдыг алсан байна. Тийм болохоор үүрлөө орж яг юу болсныг мэдэж авах хэрэгтэй байна. Бас улаан хатныг унтраах шаардлагатай байна гэдгийг хэлдэг. За ингээд манай хэд явсаар үүрлүү ирлээ.
Үүрлөв орох хэсэгт нарийнхан коридор шиг зүйл байх ба энүүгээр манай хэдийн зарим нь алхан ортол саяхан унтраалттай байсан юм байж гинт тасаад коридорт тэр хэдийг түгж аячнаа. Тэгснээ 9 жорийн лазераар тэн түгжигдсэн хэдийг стекний мах шиг зүсч орхиноо. Багийн ахлагч гисэн энэ лазер төртөөд хэрчүүлж орхиноо. Дахиад нөгөө улаан хатан гэгдэх хиймэл оюухан хүмүүсийг оруулахгүй гэж ингэсэн бололтой. Гэхдээ ер нь хүмүүс хиймэл оюуханаас айхаас аргагүй мэн те энэ дээр үеийн кинонуудыг харахад манай хэдийн IT инженер оролцсоор байгаад энэ коридорыг түрдээ унтрааж үлдсэн хэд маань 9 минут гарч чаднаа. За одоо ингээд дийлэх нь өгцөн болохоор үлдсэн хэдийгээ танилцуулъя да. Энэ бол манай цагдаа залуу Rain шууд IT инженергээ явчих. Энэ бол JD ямар нэгэн асуудалгүй явсаар улаан хатны сервер дээр ирэн улаан хатны хард дискийг салгаж авах гэх үеэр хиймэл оюухаа маань өөрийнх нь хард дискийг салгаж унтраахгүй байхыг анхааруулад хэрвээ өөрийг нь унтраавал асуудал гарна шүү гэж анхааруулсаар л байв. Манай хэд угаасаа энэ хард дискийг авах зорилготой ирсэн болохоор хэлсний тоосонгүй. Ингээд хард дискийг салгаж авах үеэр өрөндөх хамаг лаборатори өрөөнүүдийн үүд нь автоматар онгоно. Манай хэд хард диск авчаад буцаа явж идэл энэ тэнд хүн явж байгаа чимээ гараад эхэлнэ. Тэгсэн нэг лабораторийн ажилтан болдог хүн гарч ирэхгүй Rain хөөш чи зүгээр үү гэд бариад автал гарын тас хазаатглаа. Зомби байлгүй яах вэ? Хүн хөдрүүгөө бодуулаад явуулаад басахгүй штэ. Тэгсэн тоосончгүй босч ирээд үргэлжлүүлэн дайраад байгааг хараад манай хэд шүрч өрхнөө. Тэгтээ царай төрхнөөсөө л зомби гэдэг нь мэдэгдээд байхад ёо бүтэхгүй. Т вирус агаард дэгдснээс болоод энтхий ажилчид бүгд л зомби болон урьжээ. Бууны чимээнээс болсон яасан тэр хавийн зомбинууд бүгд л тэр хэдийн байгаа газар руу бөөнбөөнөрөө чиглэн ирж шүү. Манай хэд чадхаараа буудагч хитрхи олон байсан тул тэнд байсан нэг өрөөний хаалгыг онгоолгоо орох гэтэл дотор нь бүр битүү зомби JD-г чирж гулцсаар энэ тэндээс тасдан идэж орхиноо. Энэ үед тентхийн төмөр контейнероос маш том биетэй мутацид орсон амтэн буюу Flicker гарч ирнэ. Тэгвэл Flicker-ыг компьютер графикаар хийхдээ сэтгэлгүй үзсэн үү эсвэл муу графикчд ажилласан уу ямар тааж ястай хэцүү хүн үнэмшлгүй харагдаж байгаа биз. За манай хэд тэр баахан зомбиноос болсон уу яасан гинтэл IT залуу Rain Spencer 3 нэг талд Alice бас ганцаараа нөгөө цагдаа залуу маань хашаажим алга болсон байлаа. Гэтэл Alice-ийн араас зомби болж хувирсан нохоо гарч ирээд дайрах үед сандарсан Alice тэнд байх нөгөө өрөө рүү гялс орж амжнаа. Тэгсэн тэнд нь бас нэг зомби байж таарсан ба гинтэл манай хүн агаарт үсэрж рефлексээрээ толгойг нь өшөглөөд алж өрхнөө. Би ингэж чаддаг юм байх та гэж өөртөө гахаад нөгөө зомбины бүсэнд байх гар бууг дөнгөж авталаа. Нөгөө нохоо ч найзуудаа дагуулад ирсэн юм уу гэмээр айгүй олуулаа ороод ирнэ. Alice ч тэрхэн зуурт нэг нэгээр нь буудаж дуусгаад суман дуусахад үлдсэн нэгийг нөгөө хүчтэй өшгөлтөөрөө алж чаднаа. Манай хүн чи ер нь л нэлээ эвгүйгээр болтой гэх шүү. Энэ үед цагдаа залуу тентхийн офисын өрөөнүүдийн нэгэнд нь бичиг цаасны юм хайгаас үжитэл араас нэг зомби алхаад ороод ирнэ. Сонсдгүй юм бах та. Яг дайрахт нь Alice ашгүй гарч ирээд нөгөө зомбиг нь алхаад энэ зомби болсон бүсгүй мань цагдаагийн дүү өхөн байсан байж таарнаа. Тэгсэн энэ цагдаа залуу дүүтэйгээ нийлээд Umbrella-гийн энэ булхайг илчилж буулгаж авах төлөвлөгөөтэй байсан гэдгээ хэлээд дүүд нь бас нэг хүн тусалж байсан тухай хэлдэг. Ингээд манай хоёр ямар тааж бус дээр очин бөөнөрөө буцаа серверийн өрөөнд очиж хард дискийг нь буцаан хийгээд энд яг юу болоод байгаа тухай бас эндээс яаж гарах талаар улаан хатнаас асуунаа. Тэгэхэд улаан хатан Т вирусыг тайлбарлаж өгөх ба П вирусыг цэргийн зориултаар бүтээсэн ч яг бэлэн болоогүй байхад нь хэн нэгэн хорлон сүтэх ажиллагаа явуулж вирусыг агаар цацсан. Үүнээс болж энд байсан бүх хүмүүс вирусээр халдварлаад одоо зомби болцсон байгааг хэлж би вирусээр халдварсан нэг ч хүнийг эндээс гаргахгүй гэд гүрийгээд байдаг шүү. Манай хэд дунд ч хазуулсан байгаа болохоор л тэгээд ах шиг байгаа. Чи бидэнд гарах замыг хэлж өг. Үгүй бол чиний серверийг дахиад унтраалаа. Гэд сөрдүүлэхэд овоо гарах замыг зааж өгнө. Байгууламжийн муу усны сугаар гарах нь хамгийн эрсдэл багтаа дөтсөн байлаа. Ингээд манай хэд энэ замаар явж итэл хаагуурч ороод ирсэн байгаа мэдгүй дахиад баахан зомби гарч ирэх ба усны шугамуудын дээгүүр алхаж явах оролцгоно. Ингээд нэг нэгээрээ шугамууд дээр эвтэйх алхаа явж байхад энэ тэндээс нь зомби татаж унахчих гад бас ивгүй. Тэгээд угаасаа энэ олон хүнийг бас яаж даах вэ? Усны шугамны трос нь тасархад IT залуу маань хамгийн сүүлд явж ийснараа доош унчнаа. IT залуу нөгөө хэдийгээ өөрийг нь хаяад явахыг хүсээд ганцаараа доор үлддэг. Мань залуу доошоо унах үеэр нэг зомби хөлнөөс нь хазчихнаа. За ингээд угаасаа дуусна штэ. IT залуу хазуусан учраас өөрийг нь хаяж явахыг хүссээд ганцаараа доор үлднэ. За ингээд манай хэд явсаар хуучин лаборатори байрладаг байсан хэсгүүдээр явж итэл Rain-ий бие улмал муудан ер нь зомби болоход их л ойртож шүү.
Тэгтэл Атлисын толгоонд энэ лабораториудад вирусын туршилтыг хийдэг байсан тухай дурсамж сэргэн вирусын ерөндөг байгаа тухай гэнэт сананаа. Вирусын эсрэг ерөндөг байдаг тухай Рэйнд хэлж энэ өрөөнд л байх ёстой доо гэж тайлсан ч тэр өрөө усан давтсан ер нь олдохооргүй байлаа. Тэгсэн нөгөө Спенсер гээд нөхөрчин өөрийнх нь ой санамжууд нь бараг бүгд буцаад ороод ирлээ. Алис цагдаа залуугийн дүүтэй Амбреллаг илчлэх тухай нууцаар ярилцж явах үеэр энэ Спенсер гэж нөхөр яриаг нь сонсоод Амбрелла асуудалд орохоос өмнө Гиас ерөндөгийг нь хулгайлж аваад зархаар төлөвлөсөн байж л дээ. Тэгээд киноны эхэнд ерөндөгийг хулгайлаад вирусыг агаарт дэгдээсэн нөхөрчин энэ нөхөр юм байна. Хогийн гар өөрийгөө хэн гэдгийг санангуутаал нөгөө гурвлууга буу тулгаад та нарын яриад байгаа ерөндөгчин бид хэдийн сууж ирсэн галтэргэнд байгаа. Тэгвэл тэрийг би авч яваад зарна. Энтергээд дэмирээ зогсчитл усан дотроос зомби гарч ирээд мань нөхрийг хазчихнаа. Карма гэж эндэ. Хогийн гар бууныхаа сомыг хүртэл гамнаад манай гурвыг тэнд түгжиж орхиод усны даралтыг нэмждэг вэ штт. Хазуудсан болохоор Гиас нөгөө галтэргэн дээр очиж ерөндөгийг өөртөө тарих гэж сууж итэл нөгөө контейнероос гарч ирсэн авраг лекер барьж аваад дуус. Дабл карма. Манай хэд тэндээс гарахгүй бол удахгүй живж өгөхээр байлаа. Улаатнаас гарах аргыг хэлж өгөхийг хүсгэд та хэд халдуулсан хүнтэй байгаа болохоор гарахгүй л гэж авч байна. Рэнж намайг алчхаа би угаасаа хазуулсан авралгүй. Гэхдээ Алис сүхэ барьж аваад толгойг нь тасдах гэсэн ч зомби болчоогүй хүнээрээ байгаа болохоор чадахгүй байлаа. Тэгсэн ашгүй хаалгын IT залуу маань онгойлгочлоо шүү. Нөхөр өөрийгөө хороох гэж байсан ч гэсэн чадаагүй байна л да. Ингээд манай хэд ч бас Гиас галтэргэн дээр иртэл Спенсер аль хэдийн зомби болцсон байлаа. Болж моог. Алис журандаа нөхрийн толгойг нь тастан хороох ба IT залуу Рейн хоёрт ерөндөгийг тарихч хазуулаад их удсан болохоор үйлчлэхгүй ч үж магад. Гэдгийг ярилцаа сууж идэл нөгөө авраг лекер чинь тэдний галтэрглүү дайрах ба цагдаа залуугийн гарын самардаад IT залууг барьж аваа идчихнэ. Энэ үед Рейн хазуулаад их удсан болохоор ерөндөг нь үйлчилсэнгүй. Зомби болж хувраад цагдаа залуу руу дарахад мань хүн духанд нь ганц л сум зооноо. Тэгсэн буудуулаад арагшаа унах үеэр ашгүй галт тэрэгний тавцан онгойлгодог товчлоорыг дарахад лекер доошоо унж тэднээс салнаа. Одоо Алис цагдаа залуу хоёр л амьд үлдсэн байлаа. Галт тэрэгнээс буугаад байшингаас яг гарах гэж итэл баахан хамгаалах хувц зэрэг өмссөн сэжиг бүхий нөхдүүд орж ирээд Алис тэр хоёрыг барьж аваад салганаа. Тэгснэ цагдаа залууг нэг тийшээ хүчээр авч явах өгөөд Немесис ажиллагааг ихэл гэсэн тушаалыг өгч байгаа нь харагданаа. Киног нь өмнө үзчихсэн эсвэл тоглоомын тоглодог хүмүүс л мэдж байгаа бах те. Энэ Немесис гэдэг нь болохоор Амбреллагийн биологийн зэвсэг болох гэж байгаа л гэсэн үг. Харин Алисыг Раккуотын эмнэлэг твтүүлсэн байх ба манай хүн эмнэлгээс гарч ирэх үед Раккун хот яг л хаягдсан очиг болсон байлаа. За тэгээ Resident Evil-ийн киноныхын цувралуудаас бол надад 1-ээс 4-р анги нь бол ер нь харьцангуй дажгүй болсон юм шиг санагддаг. Яг киноныхын сүүлийн 2 ангин дээр 5-6-р анги бол яалч юм яа болсон бэлээ. За тэгээд дээр нь Capcom-ийн хийсэн хэд хэдэн анимашнууд нь байгаа штэ тийм. Resident Evil Degeneration, Resident Evil Damnation, Resident Evil Vendetta, Infinite Darkness, Death Island гэдэг анимашнууд нь байгаа. 4 кино 5 анимашныг нь ямар тач ярьж өгье гэсэн бодолтой байна. Тэгээ таад маань юу гэж бодож байна? Ямар тач комментээр үлдээгээрэй. Энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгүүдээр уулзцгаая. Түр баяртай.